Алтан аягатай 7 элчийн нэг нь над дээр иж. Миний хамт яв. ертөнцийн эзэн нэгэн алдарт янхныг хэрхэн шийтгэхийг би танд үзүүлнэ. Тэр янхан бол Вавилон хотыг төлөөлдөг бөгөөд их ус гол мөрний дэргэд суудаг. Орон бүхний олон хаад, эрх баригч, ард түмэн тэр янхантай явалдан завхаарч түүний хамт дар сууж согтохын адил ертөнцийн эзнийг эсэргүүцэж бузар гим хийдгийм гэлээ. ертөнцийн эзний ариун сүнс бодол санааг минь эзэмтгэд тэрхүү элч намайг цөлд аваачив. Тэнд очиод би час улаан өнгөтэй зэрлэг амтны нуруунд дээр сууж буй нэгэн эмэгтэйг харлаа. Тэр зэрлэг амтны бие ертөнцийн эзнийг хараасан асар олон бичгтэй бөгөөд 7 толгойтой 10 эвэртэй ажээ. Зэрлэг амтныг унаж буй эмэгтэй нил улаан өнгийн хувцастай янз бүрийн алтан чимэг маш олон сувд эрдэнэстэй бөгөөд гартаа дүүрэн дарстай алтан аяга барьсан нь худал шашин завхай зангаас гарах бузар муухай юм бүхнийг төлөөлнө. Түүний духанд далд утгатай үг бичигдсэн нь агуу их Вавилон хот. Энэ нь орон бүхний худал суртал нэвтрүүлэг, шашин, янхан, бузар юм хийгчд, ертөнцийн эзнийг эсэргүүцэгч хүн төрлөختний их юм гэжээ. Тэр эмэгтэй Есүс Христийн төлөө алагдсан ертөнцийн эзний хүмүүсийн цусыг уусан учраас согтуу байлаа. Би тэр эмэгтэйг үзээд асар их гайхав. Харин тэр Ер бусын элч надад хандан. Та гайх хэрэггүй. Би танд тэр эмэгтэй ба түүний унаж буй 7 эвэртэй 10 толгойтой зэрлэг амтан ямар утга учиртайг тайлбарлаж өгнө. Дээр үед тэр зэрлэг амтан ийш тийш чөлөөтэй явдаг байсан боловч одоохондоо далд орсон. Харин хожим муу ерийн сүнснүүдийн орших газраас гарч ирэхэд нь ертөнцийн эзэн тэр зэрлэг амтныг шийтгэж устгах болно. ертөнцийн эзэнд энэ ертөнцийг бүтээхээс өмнө төлөвлөсөн Ер бусын мөнхийн амьдралтай болох хүмүүсийн нэрсийн жагсаалт бий. Харин тэр зэрлэг амтан дэлхийд байснаа гинт алгуулж хожим дахин гарч ирэхэд тэрхүү жагсаалтад нэр нь ороогүй хүмүүс зэрлэг амтныг харж ихэд гайхан бишрэх болно. Есүс Христийн хүмүүс ухаантай бол үүнийг ойлгож чадна. Тэр зэрлэг амтны 7 толгой нь уул ба 7 засаг төрийг төлөөлнө. Вавилон хотыг төлөөлсөн янхан тэрхүү 7 уулан дээр суудаг. Тэр 7 засаг төрийн 5 нь дээр үед байгаад сүнсэн. Нөгөө хоёрын нэг нь одоо бий бөгөөд нөгөө нь хожим бий болоод төдөлгүй сүнхий. Урд нь байгаад алга болсноо хожим дахин гарч ирэх ёстой тэр зэрлэг амтан бол 8 дахь засаг төрийг илэрхийлнэ. Тэр 7 засаг төр бүгд устж алга болсны дараа зэрлэг амтны төлөөлсөн 8 дахь засаг төр бий болох боловч эцэст нь ертөнцийн эзэн түүнийг бас устгаж шийтгэх юм. Зэрлэг амтны 10 эвэр нь 10-аад эрх баригчийг төлөөлнө. Харин тэд хараахан бий болоогүй бай. Хожим тэд тушаал дэвшээд зэрлэг амтантай нийлж ганцхан цаг мэт ахархан хугацаанд хүн төрлөختнийг захирна. Тэр 10-аад эрх баригч нэгдэж ганц зоригтой болох бөгөөд зэрлэг амтны өгсөн үүргийг биелүүлэхийн тулд хүч хэрэглэж цэргүүдээр хураг Есүс Христийн эсрэг дайн хийлгэнэ. Харин хураг Есүс Христ ямар ч эзэн хаан эрх баригч засаг төртэй зүйрлэшгүй эрх чадалтай бөгөөд өөрийг нь эсэргүүцсэн бүхнийг захирч чадах учраас тэр дайнд хураг Есүс Христ өөрийн болгон сонгож авсан найдвартай хүмүүсийн хамт дээлнэ. Таны харсан янхан их ус гол мөрний дэргэд сууж байсан. Тэр их устай гол мөрөн бол дэлхийн бүх улс үндэстэн овг аймаг хэл ярианы ард түмнийг төлөөлнө. Тэр 10-аад эрх баригч нэгдэн ганц зоригтой болж зэрлэг амтны өгсөн үүргийг гүйцээхийн тулд эрх чадлаа ашиглаж зэрлэг амтны хаан хамт тэр янханд ихэд хорсож түүнээс бүх юмыг нь хураан авч бүх хувцсыг нь тайлж нүцгэн болгоод махыг нь идээд хүүрийг нь шатаах юм.
Ийхүү таны үдсэн зэрлэг амьтны 10 иврээр төлөөлүүлсэн 10 эрх баригчийг ертөнцийн эзэн хэлсэн үгээ бүрэн биелүүлэх хүртлээр өөрийнхөө зорилгод ашиглана. Таны харсан янхан бол орон бүхний хаад, эрх баригч, засаг төрийг захирах агуу их хотыг төлөөлнө гэж хэлжээ.